За төрийн ордонд юу болоод байна вэ? За ер нь Монголын улс төрд юу болоод байна вэ? Энийг ярихын тулд өчигдрийн нэгэн хурлыг ярих хэрэгтэй. Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороо өчигдөр шөнө болтол хуралдсан. За ингээд энэ хурлаар юу хэлсэн бэ гэхээр хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдох гэж байгаа Монгол Ардын намын гишүүн Баттөмрийн энх хоёрыг Монгол Ардын намаас хөөх шийдвэр гаргасан. За ингээд өнөө өглөөнөөс эхлээд улс төр буцалж эхэллээ. Өнөөдөр чуулган хоёр асуудал хэлцэх ёстой байсан. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон за хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн тухай хуулийн төслүүд хэлцэх ёстой байлаа. За хэлцлээ, хэлцэж эхэллээ. Танхим одоо эрс хангалтгүй байсан. Ингээд парламент дээр бичсэн эрсийг харж байхдаа 19 гишүүн нийтдээ эмнэлэг, орон нутаг, за ингээ гадаад томилолтой чөлөөтэй байна. За үлдсэн гишүүдээс танхимд сууж байгаа гишүүд ерөөсөө харагдсангүй цөөхөн хэдэн хүмүүс байна. За тийм учраас улсын хурлын дэд дарга булган туяа эрс хангалттай биш, санал хураахад эрс хангалттай биш учраас энэ асуудлын санал хураалтыг дараагийн чуулган руу шилжүүллээ гэсэн зүйлийг ярьсан. За үүний өмнө ардчилсан намын бүлгийн дарга, цогт гэрэл үг хэлсэн. Ингэхдээ за энэ хуультай холбогдуулан одоо завсарлага авахыг хүсэж гин гэсэн. За мөн араас нь дахиад энийгээ засаад за бид нэр завсарлага авах боллоо. Бүгд эрсээ бүртгүүлээд бид нар гарлаа. Бид нар энэ хажуудалд намын бүлгийн уралдаа тэгээ энэ чуулган болгоныг сонирн биш байна гэд бүгд эрсээ бүртгүүлчихэд бүлгийн урал руу гараа авчихсан. За ингээ бүлгийн урал нь хуралдлаа. Энэ бүлгийн хуралдаж байгаа хооронд Монгол Ардын намын хэд хэдэн гишүүд. За ялангуяа энэ жил анх удаага улсын хурлын танхимд сонгогдсон гишүүд мэдээлэл хийлээ. Ингэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр Баттөмрийн энх хоёрыг Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороо Монгол Ардын намаас чөлөөлж байгаа нь одоо намын ивэн дэгдэл за цаашлаад эрхчлөөнд нь халдсан ийм зүйл болж байна. Дүрм зөрчсөн зүйл болж байна. Тийм учраас Баттөмрийн энх хоёрыг хөөх шийдвэрээ эргүүлэн авахгүй бол бид нар намаасаа гарлаа гэсэн. За энэ гишүүд нь ямар гишүүд байсан бэ гэхээр Бадамсүрэн, Инх төвшин, Бэнцсайхан, Хэрлэн, Соронзон болд, Бум очир гэсэн иймэрхүү гишүүд байсан. За эдгээр гишүүдийн араас нь яг үйл явцын өрнөлөөр нэрж байгаа шүү. Араас нь ардчилсан нам мэдээлэл хийлээ. За ингээ ардчилсан намын зарим нэг гишүүд, бүлгийн гишүүд ингээд мэдээлэл хийхдээ за бид нар нөгөө нэг өмнө нь хэд хоногийн өмнө арслан намныг мэдээлэл гаргасан шүү дээ. Бүлгийн нөгөө өдөртөх зөвлөнд бүлэгдээ чиглэлөөгөө тэгээ бүлэг нь цогт гэрэл дарга гарч ирээд мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгхдээ ярьсан шийдвэрээ бүлгээрээ ингээд өнөөдөр яг бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж ягаад 100% саналаар ингээд дэмжээ цаашаа явуулахаар боллоо гэсэн зүйл ярьсан. Энэ нь юу вэ гэхээр улсын хурлын даргын амраа ёсголын одоо энэ нөөц юу гэдгийг те энэ авилга хэл ахуулын албан тушаалын хэрэгээ зэгцэлчээд дараа нь улсын хурлын даргын ажиллаа хий. Наан хийх юм бол ёс зүйн хувьд одоо боломжгүй гэсэн энэ үзэл бодол дээр бүгд тогтож байгаа юм байна. За хоёр дахь нь болохоор Зандан шитрийн ерөнхий сайдыг энэ төсвөө эргүүлэн татаа гэсэн ийм зүйлийг ярьсан. Энэ төсөвт чи одоо нэгдүгээрт татвар бууруулах, за хоёрдугаарт энэ иргэдийн цалин дэтгэвэр юу гэдэг юм бэ? Тэгээд энэ төрийн өмчийн компаниудын зардал мэтрэгээд эднэрийг одоо тусгасан ямар ч шинжил хийгдсэн юм олигтой юм алгаа, бодлогын хөв шинжил алгаа. Тийм учраас энэ жанхуусан төсвөө эргүүлэн татаа. За тэр цагт одоо та бүгд ингээд ажиллаа хий гэсэн ийм шаардлагыг хүргүүлсэн баг. Тэгээ энэ шаардлагыг авахгүй бол хариуд нь яах юм бэ та нар гэхээр дөрөвтэй юм ярихгүй байгаа. Эргээд бүлгээрээ өдөртөх зөвлөлтөд хуралдаж ягаад яхаа шийднэ гэдгсэн. Тэгээ энэ өмнөх нөгөө мэдээллийн араас нь хэд хэдэн бүлгийн гишүүд нь бүлгийнхаа тэр гаргасан өдөртөх зөвлөлөөс өгсөн тэр чиглэлтэй санал нийлэхгүй байгаагаа ярьж ирсэн. Өнөөдөр ингээд бүгдээрээ хуралдаж байгаад бүлэгтэйгээ санал нийллээ гэдэг нэг зарим нэг гишүүд нь постоо оруулаад явж байгаа шүү байна. Тэгээ ингээд хувийнх нь үзэл бодлон зөрөлдөд идэг. Гэхдээ бүлэг олонхороо шийдсэн учраас бүлгийнхаа шийдвэрийг дагая гэд нэг ийм шийдвэрийг гаргажээ. За ингэсэн чинь араас нь одоо юу өрнөсөн бэ гэхээр нөгөө Баттөмрийн энх хоёр маань өөрөө гарч ирээд мэдээлэл хийсэн. За намайг одоо Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороо
юунаас намаас хөөжээ. Үүнийг одоо өглөөх нь л өөрөө сайтаас олж уншлаа гэж. За тэгээд юу гэж ирсэн бэ гэхээр энэ хяналтын ерхий хороо гэдэг газрын гишүүд чинь өөрсдөө нүүрсний хулгайчтай, нүүрсчтэй. Тэгээд ийм хүмүүсээр одоо хяналтын ерхий хороо бүрдүүлчихэд нүүрсний хулгайтай тэмцэх гээд байгаа намаас хөөлөө. Тийм учраас би одоо нүүрсний хулгайчдад хөөгдөхгүй. Би энэ нүүрсний хулгайчдыг эх орноосоо хөөнөө гэсэн юм сүржин мэдээлэл хийгээд асуултанд хариулахгүй гэд гараа явсан. За ингээд өнөөдрийн улс төрийн нэг өрнөл нэг иймэрхүү өрнөж байна. Яг одоогийн байдлаар. За одоо яаж вэ гэхээр төрийн ордонд улсын хурлын дарга амар ойсгалан өөрийн одоо нөлөө бүхий, танил бүхий, одоо өөрийн фракцид хамрагддаг гишүүдээ нэг нэгээр нь зарим нэг нь бөөнөр нь ингээд дуудаж уулзаад дараачийн акц юу гэдгийг эсвэл өөрийнхөө нөгөө дараачийн алхмын төлөвлөгөөгөө танилцуулж байгаа бололтой. Тэгсэн нөгөө талд нь ерөнхийдөө зандан шатар яг иймэрхүү зүйлийг хийгээд өрөөндөө зарим нэг гишүүдийг дуудаад тэгээд улсын хурлын чуулганаар Баттөмрийн энх хоёрыг танилцуулна гэсэн ийм мэдээлэл байна. Улсын хурлын чуулган тараа явуулсан. Нөгөө гишүүдийн нэрцэнд бүрдээгүй хоосон дахимд ороод одоо сайдаа танилцуулах юм болов яах юм бол нэг иймэрхүү мэдээлэл байна. Одоо ордонд бас нэг юм явагдаад байгаа нь ерхий сайдыг огцруулах юм шуум яваад байгаа. Энэ бол мэдээж нөгөө талаас хийж байгаа агцах. Зарим нэг гишүүдээс санал авсан гэж ийм зүйл яригдж байгаа. Гэхдээ энэ цаашдаа би илүү болох үгүй нь бол тодорхойгүй. За ямар тач одоо ордонд сэтгүүлчид ийм хүлээлтийн байдалтай. Ерөнхий сайд зандан шатар хоосон дахимд орж одоо хууль зүйн дотоод хэргийн сайдаа танилцуулах юм уу? Амар ёсгалангийн дараачийн акц нямрын нөгөө өрөөндөө дуудсан гишүүдтэйгээ юу ярьж байгаа гэх мэтлээ иймэрхүү байна. Өнөөдөр чуулганаар яагаад Баттөмрийн энх хоёрыг танилцуулаагүй вэ гэхээр уг нь танилцуулах хүсэлтээ өгсөн юм байна. Тэгсэн улсын хурлын ерхий нарийн бичгийн дарга гэх нь Баасан жаргалын ярьж байгаагаар болохоор улсын хурлаар танилцуулах одоо оруулах зүйлүүдийг одоо 7 хоногийн өмнө ингээ хуваар нь гарчдаг. Тийм учраас энэ одоо танилцуулах хүсэлтээ өгөөгүй юм байна л та. Тэгэхээр одоо Баасан жаргалын ярьж байгаагаар бол дараа 7 хоногт энх хоёр сайдыг томилуулах юм одоо журамтай юм байна. Нөгөө засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга нөгөө нийслэлд ажиллаад байсан мөнх эрдэнэгээд нэг залуу байдаг та. Тэрний яриад байгаагаар болохоор ер нь л одоо бүрийн эрхийнхээ дагуу томилсон улсын хурлд орж танилцуулах хэрэгтэй, ер нь улсын хурлд танилцах хэрэгтэй л гэсэн иймэрхүү нэг юм ярьд. Ингээл нэг юм хоёр талаас мөргөлдсөн улс төр ордонд үргэлжилсэн юм.